Шинэ 7 хоногийн минь дүргийн итгэлийн ахын дүүсээ амьд өгчүүдээ. Өнөөдрийнхөө эзний үг рүү орохоос өмнө бүгдээ хамтдаа эзэн бурхандаа хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь таньдаа баярлалаа. Шинэ 7 хоногийн төлөө, шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Эзэн минь таны үг бидэнтэй хамт байгаагийн төлөө талархаж байна. Өнөөдрийн үгээрээ та бидэнтэй ярьж биднийг өдөрдөн чиглүүлэх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр би та бүхэнтэйгээ Исая номын 41-ийн 10-аас хамтдаа үзэх болно. Тэгээ би эндээс уншиж өгье. Би чамтай хамт байгаа тул бүү ай. Би чиний бурхан учраас бүү төгш. Би чамайг хүчрчүүл чамд заавал туслана. Би чамайг ялтын баруун мотраараа дэмжинэ гэсэн байна. Амен. За өнөөдөр би та бүхэнтэй бурхан бидэнтэй хамт гэсэн энэ сэдвийг хүрээнд хуваалцах болно. Исая номын 41-ийн 10 дээр тухайн үед Израилийн ард түмэнд хэлж байгаа үг байгаа. Хэдийгээр тэдэнд хандаж хэлж байгаа өгч өнөөдөрч бидэнд хамаатай ийм үг юм аа. Тэгээд хуучин гэрээ, шинэ гэрээ энэ бүхэлдээ л бидэнд хамаатай бурхны үг байгаа. Тэгэхээр Израилийн эргэн тойрны үндэстнүүд нь яг тухайн үед Израилийн ард түмэнд тухайн нөхцөл байдал хүнд дарамт учруулж бас занл хийлж ирсэн ийм нөхцөл байдлын үед бурхан Исая иш үзүүлэгчээр дамжуулан хэлэгдсэн ийм үг байгаа. Бурхан өөрийнхөө ард түмнийг би хамт бөгөөд өөрийн баруун мотраараа дэмнэ гэсэн юм амлалтыг өгж байгаа, бас итгэл найдрыг өгж байгаа юм гайхалтай үг. Хэдийгээр тэр данданд орж нөхцөл байдлаа дийлэхгүй байсан ч бурхан ард түмэндээ хэлэгдсэн энэ ишлэлээр дамжуулан бурхан өөрийн бидэнд өгсөн бас амлалтуудаа илэрхийлсэн. Тэд мөн сорилтуудаа сүнслэг бас сорилтуудаа тулгарч ирсэн. Бурханы захиас бол маш тодорхой баг. Гаднаас ирсэн энэ их дарамт хичнээн их байсан ч гэсэн бурхан би та нартай хамт шүү гэдгийг илэрхийлсэн байна. Хэдийгээр энэ ишлэл би сая хэлсэн хэдийгээр энэ ишлэл тухайн үед Израилийн ард түмэнд хэлсэн ч өнөөдөрч биднэрт яг энэ ишлэлээрээ гүн гүнзгий ойлголтуудыг, ухаарлуудыг бас биднэрт өгж байна. Учир нь бурханы зан чанар, түүний хаасаагүй оршдог чанар нь хязгааргүй хүчрэхгүй нөхцөл байдал зөндөл тохиолддог. Ирээдүйд бид юу тохиолдохыг мэдэхгүй, мөн асуудал, бэрхшээл, нөхцөл байдал бас хүнд тулгардаг үед бидний амьдралд маш өдөр болгон л тохиолддог. Тэм үед бурхан биднэрт хамгийн түрүүнд бүү ай гэж хэлсэн. Учир нь бид найдвар нөхцөл байдал биш, харин бидэнтэй хамт байгаа эзэн байгаа учраас бид нар айхгүй байх талаар энэ өнөөдрийн үгнээс суралцж байна. Бурхан биднийг асуудлаас шууд гаргаж авдаггүй байж болно. Гэхдээ асуудлын дунд биднийг хязгаарч ганцаараа үлдээдгүй гэдгийг энэ ишлэлээр хэлсэн. Даниэл аслангийн нөхөд ганцаараа орсон. Гэхдээ бурхан түүнтэй хамт байсан. Түүний найзууд болох Шадрах, Мишах, Абеднего нар ч гэсэн галд зуух руу хаягдсан. Энэ хаягдгаж гисэн бурхан тэднэртэй хамт байсаар л байсан. Бурханы оршихуй байгаа газар айдас байдаггүй маа итгэлийн ахын дүүсээ. Жишээ нь хүүхдүүд эцэгтэйгээ лифтэнд орлоо гэж бодоход тог тасарлаа, лифт гацлаа гэж бодоход харанхуй болдог. Хүүхд аавтайгаа юм уу ээжтэйгээ байхад айдаггүй шүү дээ. Эхлээд жоохон сандарна. Мэдээж аав нь харанхуй нөхцөл байдалд хүүхдээ тэврээд гарнаас нь байхад айдас нь хаажмаар арилдаг шиг бидний амьдралч мөн адил эзэн бидний гараас хатгаж байдаг. Исая номын 41-10 дээр бурхан хамгийн түрүүнд бүү ай гэж бидэнд хэлсэн байна. Энэ бол зовлон бэрхшээл сорилтын үед биднийг айлгаж хөлөөнгө болгодог айцыг няцаадаг гайхалтай үг юм аа. Учир нь бурхан бидэнтэй хамт юм аа гэдгийг дараа нь энэ ишлэлд хэлсэн. Нөхцөл байдал хичнээн харанхуй, хичнээн хүнд мэд санагдсан ч бурхан бидэнтэй хамт байгаа шүү гэдгээ бидэнд амлаж, бидэнд хэлсэн байгаа. Энэ үгээрээ биднийг бас тайвшралт төрүүлж байгаа. Мөн эзэн цаашлаад хэлэх юм бол бүү цочирдоо гэсэн. Айдас хүүд цаашлаад нэлээд гүн гүнзгий авах юм бол цочролд оролдог бидний амьдралд. Цочрол нь нэлээд гүн гүнзгий сэтгэлийн сэтгцийн тэр бүү цочирдоо гэсэн. Айдсаас цочрол үүсдэг. Нэгэсэндээ шоконд орж байгаа нэг хэлбэр гэсэн үг. Гүн гүнзгий сэтгэл санааны хямралд орж тэрийг хүлээж авж байгаа нөхцөл байдал бидний сэтгэл зүйд бас хүлээж авч чадахгүй тэр нөхцөл байдлыг хэлж байгаа. Энэ үед ч гэсэн бурхан бүү цочирдоорой, би чанартай хамт шүү. Бүү энд автаараа гэсэн уриалгыг биднэрт өгч байгаа.
Учир нь бурхан би чиний бурхан юмаа хэмээн биднэрт цаашаа үргэлжлүүлэн тайвшруулыг өгч байгаа. Би чиний бурхан гэсэн энэ хувийн баталгаа нь маш чухал. Яг гэвэл бурхан биднээс хол оршдог. Бидний амьдралд хайхрамжгүй ханддаггүй юм а гэсэн энэ бас итгэл найдварыг урам зориг биднэрт өгдөг. Тэр бол бидний бурхан бөгөөд бидний амьдралын хамгийн жижиг зүйлд ч том зүйлд ч оролцдог нэг юм а гэдгийг харуулж байгаа. Бид бие махбод сэтгэл санаа эсвэл сүнслэг байдлаас хувьд сул дорой байх тохиолдлууд зөндөө гардаг. Гэхдээ энэ үед манд биднийг үргэлж бурхан бүү цочорд бүү ай би та нартай хамт гэсэн энэ үгээрээ биднийг энэ үг бидний амьдралд урам зориг болгон цаашаа алхахад дэм болд юм аа гэх итгэлийн төсөө. Цаашлаад би чамд тусалнаа гэсэн. Эзний тусламж бидэнд өдөр тутмын амьдралд байнгын хэрэг болдог. Бид нар бүхий л амьдралынхаа алхаж байгаа, гიშгэж байгаа, үйлдэж байгаа бүх нөхцөл байдалд эзний тусламжийг эрэлхийлдэг. Бид нэр альва зүйлийг хийхдээ эзний тусламжийг эрэлхийлдэг. Хаа явсан газараа л эзний тусламж бидэнтэй хамт байгаасаа гэж хүсдэг байгаа. Тэгээ бурхны нөөц боломж бол мэдээж хязгааргүй түүний тусламж бидэнд үргэлж үр дүнтэй байдгийг сануулж байгаа энэ сануулга байна. Бурхны тусламж биднийг өөрсдийн хүчээр хийж чадахгүй байгаа зүйлсээс давж гардаг тэр зүйл байна. Хүний чадвар хүрэхгүй болсон газар бид нар бурхны тусламжийг авдаг байгаа. Мэдээж хүн болгон өөрсдийн хийж чадахгүй нөөц хүрж чадахгүй тэр нөөцийг мэддэг. Үүнээс цааш одоо мэдээж бурхны тусламжтайгаар бурхны хүчтэйгээр хийж чадна гэдгийг бид нэр ойлгодог учраас бурхны тусламжийг бид нэр эрэлхийлдэг байгаа. Эцэст нь би өөрийн зөвхт баруун мотраараа чамайг түшнэ гэж эзэн хэлсэн. Библиэд зөвхт баруун мотор гэдэг юу илэрхийлдэг вэ гэхээр бурхны эрх мэдлийг илэрхийлж байдаг. Эзэн бол эрх мэдэлтэй нэг. Тэр бүх зүйлийг хийж чадах эрх мэдэлтэй гэдгийг харуулж байгаа. Бурхан биднийг зөвхөн өргөж буцаад зогсохгүй мөн өөрийн зөвхт хүчээрээ биднийг тогтоон барина гэж амласан байна. Тэгэд итгэлийнхэн төс би та бүхнийг уриалмаар байна. Санаа зовж байгаа зүйл байгаа бол та бурханд найдаарай. Эзэн бидэнтэй хамт шүү, эзэн тантай хамт байгаа шүү. Мөн айж байгаа үедээ үргэлж бурханд хандан залбирч бурхны үгийг уншиж бурхны үгийг бас бодож алхаж байгаарай гэж хүсэж байна. Тэгээ өнөөдөр айцаар биш итгэлээр алхаарай итгэлийнхэн төсөө. Би ганцаараа биш шүү. Бурхантай хамт байгаа шүү гэдгээ үргэлж бодож алхаарай. Тэгээ өнөөдрийнхээ энэ цагийг дуусгаад эзэн бурхан руу хандан залбирцгаая. Эзэн минь тандаа баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна. Эзэн минь та биднийг айцаар биш итгэлээр дагуулгын төлөө танд талархаж байна. Тийм их эзэн та бидний бүү аа гэсэн би та нартай хамт гэж хэлсэн их эзэн минь өнөөдрийн энэ үгийн төлөө танд талархаж байна. Бид нар өдөр тутмын амьдралдаа цаг тутмынхаа амьдралдаа үргэлж тантай хамт байж таныг та хамт алхах тэр итгэлээр даван туулахдаа бидний хүчийг өгөх болтугай. Тэгээ таньда баярлалаа. Үргэлж бидэнтэй хамт байдагт баярлалаа. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.